гэр бүл ямар гэдгийг харуулсан. Автоос нь биндээ хайртай болох. Тэгээд энэ нь би ч юм тартай. Би ч бас ч юм тартай. Тэгээд тэр хоёр маргааш палаза дээр уулзъя гэв. Палаза дээр ирэв. Тэгэхээр тэр гэрлэх хүслээ яав. Тэгээд хорон дээр очив. Мэ бүгэж. Мэ бас чамд бүгэж. Тэгээд зөвшөөрсөн гэдэг гарын үсгээ зураад энэ ч бас гарын үсгээ зур. Тэгээд бүр байшаа авч нөхрөн ширээ хийв. Тэгээд бас хар хаалаа гүйж кола авчирв. Тэгээд колаго тавь. Харин эхнэр нь аяг тавг авчирв. Аяг тавга жаахан л хагалж. Тэгээд тэр хоёр цуг амьдрав. Тэгээд энэ өөрөө гангалах гэж дэлгүүр орлоо. Энэ ихнэндэл дэлгүүр дотор маш амар гоё үнэнгүй зүйл байваа. Тэгээд тэр тэндээс юм авъя гэж бодов. Авъя гэсэн юмнууд нь болох усны сам, хунда, нүдний шил, дэлгүүр хааж. Стикер мартчихжээ. Яв мө бурхан минь. За тэгээд гэрлүүгээ очив. Тэгээд дайвтгсан ихнэр гитс үдээд эмнэлэг цуг явуу. Тэгээд эмчд үзүүл. Эмч орж ирэв. Яасан бэ чам? Юу ч цохоод өвдөлөө. Бид гитс үдээд байна. Ваа хөхт алцсан. Эрэгтэй эмэгтэйг ялах юм бол тэрийн хастай эрэгтэй хүүхэд гарч баяр хүргэе. Гэтэ зүсгэж юм уу? Мэдгүй. Тэгээд хүүхдээ ингэ тавиава. Хүүхдээ харыг хийв. За хүүхдийнх нь орвол нэг хоосон сүү байлаа. Тэгээд энэ өөрөө авсан юмнуудаараа өөрөө хангалаа. Яг үнэ дээр өөрөө жирэмсэн болсон юм ийцэн байна. Тэгээд хүүхдээ авсан билээ. Сүү авсан билээ. Тэгээд охиндоо шил аваагүй. Өөртөө ч аваагүй. Нөхөртөө авсан байжээ. Нөхөр нь зүгээр маш их баяр. Тэгээд тэр хоёр ундаа. Тэгээд ийм амьдрал ийм байдаг шүү гэж талар. Гэтэ яг ийм амьдрал байдаггүй л дээ. Ажил мэл явдаг баяртай.